Монгол улсын Баатар Бэгзийн Геваны нэрэмжит Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн Ахмадын хорооны 2024 онд хийсэн ажлын тайлан. Ахмад хэлчдэд зориулж хийсэн ажлын талаар. Ахмад хэлчдийн алдар гавийг алдаршуулах зорилгоор Ахмад хэлчин Ж Жамсранжов, Б Дуламжов, Ц Өнөр, Ил Жимсэ нарын хөдөлмөрийн алдар хүндэтгэлийн арга хэмжээг ангийн соён гэгэрүүлэх албатай хамтран зохион байгуулж нэг Ахмад хэлчинд 150 мянган төгрөг, нийт 600 мянган төгрөгийн бэлэг дурслын зүйлсээр шагнав. Дугаар жирны хэлэнтэх хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сар цагаан сарын баярыг тохиолдуулан 2024 онд 60 насны ой тохиосон Ахмад хэлчин Ж Жамсранжов, С Дуламжов, Ил Жимсэ, Д Оюун ханд, Б Наран цэцэг нарт тус бүр 70 мянган төгрөг. 70 насны ой тохиосон Ахмад хэлчин Иш Баатаржов, Ц Өнөр, Б Нэм хорол нарт тус бүр 80 мянган төгрөг. Нийт 590 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг дотоод журмын дагуу олгож хүндэтгэл үзүүлсэн. Ахмад хэлчин Ж Жамсранжов, Ц Өнөр, Ил Жимсэ, Б Дуламжив нарын ажил амьдралыг харуулсан 4 видео контент хийж ангийн бие бүрэлдэхүүн Ахмад хэлчдэд Ахмадын хорооны Facebook мэдээллийн хэрэгслээр сурталчилсан. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ахмадын хорооны эмэгтэйчүүдийн хэсгээс 2024 оны 3 дугаар сард Ахмад хэлчин Ин Ванху, Ц Төмрөө нарын өрөөгчдүүдтэй хамтран гинтийн бэлэг арга хэмжээг зохион байгуулж 2 видео контент хийж Ахмадын хорооны Facebook мэдээллийн хэрэгслээр Ахмад хэлчдэд сурталчилсан. Монгол улсын орчин цагийн зэрэгтвчэн үүсгэн байгуулсны 103 жилийн Монгол цэргийн өдөр зориулсан Увс аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Ахмадын хороо зөвлөлүүдийн дунд зохион байгуулсан спортын уралдаан тэмцээнд баг тамирчдыг бэлтгэн оролцуулж гар бөмбөг 3 дугаар байр, хүзэр 1-р байр, ширээний теннис 3 дугаар байр, дартс 3 дугаар байр, даам 3 дугаар байр тус эзэлж ерөнхий дүнгээр 3 дугаар байранд шалгарав. Ахмад хэлчин Батцуур Ахмадын хороонд төсөл гаргасны дагуу бүгд норимдох Казахстан улсад хөлийн хаалгаанд орох З охины эмчилгээнд зориулан Ахмад хэлчдийн дунд бяцхан зүрх хандив айныг зохион байгуулж 66 Ахмад хэлчин нийт 2,120 мянган төгрөгийн хандив өгснийг Ахмадын хорооны дарга Э Батэр тэргүүлэгч Ил Дулмаа нар 2024 оны 4-р сарын 5-ны өдөр Ахмад хэлчин Оюун хандад хүлээлгээ өгсөн. Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж өгчсөний түүхт 91 жилийн он баярыг ухтаж Ахмад хэлчдийн төлөөлөлд оролцуулсан аяллыг Хэлийн цэргийн тэг 204, тэг 333 дугаар салбаруудад 2024 оны 9-р сарын 15-ны өдөр зохион байгуулж салбарын барилга байгууламж бомтын үйл ажиллагаатай танилцуулсан. Хэлийн цэргийн тэг 204-р салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэр цэцэрлэгт зориулан Ахмад хэлчдийн дунд хандивын арга хэмжээ зохион байгуулж 58 Ахмад хэлчин нийт 958 мянган төгрөг хандивдаж бяцхан хэлчин хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоом, хүүхдийн хүнжил, хуудас, сургуулийн өмнөх насны боловсрол олгох сургалтын материалуудыг 2024 оны 9-р сарын 15-ны өдөр салбарын захирагч цэцэрлэгийн эрхлэгч нарт хүлээлгээ өгсөн. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэлийн цэргийн тэг 204, тэг 333 дугаар салбаруудын байрлал байнгын бие бүрэлдэхүүнтэй хамтран 50 улиас мод тарьсан.